За хүүхдүүдтэй суурь нэгж векторын талаарх ойлголт өгье. За эхлээд хавтгай дахь суурь нэгж векторыг сэргийн саная. За тэгш өнцөгт координатын системд OX тэнхлэгтэй эерэг чиглэлтэй нэгж векторыг И вектор. Харин O эерэг тэнхлэгтэй ижил чиглэлтэй нэгж векторыг G вектор гэж нэрлэдэг. Эдгээр векторуудыг суурь нэгж векторууд гэж нэрлэдэг. За ингэхлээр И векторын мань координат 1 тэг. Харин G векторын координат нь тэг 1 болох нэ. За хэрвээ И векторыг 2 дахин авбал координат нь 2 тэг, харин G векторыг 2 дахин авбал координат нь тэг 2 болох нэ. За ямар ч векторыг суурь нэгж вектороор илэрхийлж болдог. За координатын хавтгайд А вектор авч суурь нэгж вектороор илэрхийлж үзье. Тэгэхээр багш нь жишээ болгож 4, 5 гэсэн координаттай А векторыг авсан байна. За тэгэхээр векторын төгсгөлийн цэгээс OX тэнхлэг рүү перпендикулаараар буулгахад энд И векторыг 4 дахин авсан байна. Ингээд 4 И вектор болно. Харин векторын төгсгөлийн цэгээс OY тэнхлэг рүү перпендикулаараар буулгахад G векторыг 5 дахин авсан байна. Ингэхлээр 5 G вектор болно. За эндээс үзэхэд бидний А вектор маань 4 И вектор дээр нэмэх нь 5 G вектортэй тэнцүү байх нэ. За тэгвэл окторгуй дахь нэгж вектор гэж хэлэх вэ гэхээр окторгуйн тэгш өнцөг координатын систем OX тэнхлэгтэй эерэг чиглэлтэй нэгж векторыг И, OY эерэг чиглэлтэй ижил чиглэлтэй нэгж векторыг G, OZ тэнхлэгтэй эерэг чиглэлтэй нэгж векторыг K вектор гэж нэрлээд суурь нэгж вектор гэж нэрлэдэг. Хавтгай нэгж вектороос ялгагдах нь Z тэнхлэгтэр K вектор нэмэгдэж орж ирж байгаа. За ингэхээр И вектор маань 1 тэг гэсэн координаттай, G вектор маань тэг 1 тэг гэсэн координаттай, харин K вектор маань тэг 1 гэсэн координаттай болох нэ. За тэгэхээр окторгуйд бүгдрээ ас 2, 4, 3 гэсэн координаттай векторыг суурь нэгж вектороор илэрхийлье. За багш нь энд OB векторыг 6-аар туршилсан байна. За ингэхлээр X тэнхлэхийн дагуу ас 2 нэгж, Y тэнхлэхийн дагуу 4 нэгж, Z тэнхлэхийн дагуу 3 нэгж гэж байна. За тэгэхээр OB векторын координат маань хас 2И дээр нэмэх нь 4G, нэмэх нь 3K болох нэ. За тэгэхээр хүүхдүүдэд бичлэгээ дахин үзээд зогсоогоод үзэж байгаад номноос дэлгэрүүлж уншаад сурах хүчгийн 108 дугаар утасны 20-26 дугаар засаглалыг хийгээрэй.